бидэнд өгсөн үг маань 1-р Петр 4-ийн 7-оос 11. 1-р Петр 4-ийн 7-оос 11. Бүх юмсийн төгсгөл ойр ирчгээд байна. Тиймээс бодлоготой, залбиралтай эрүүл байх тун. Юуны өмнө бие биенээ байнга хайрл. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг. Гомдол үгийгээр бие биендээ зочломтгой бай. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурхны олон төрлийн нэг үслийн сайн нэрвууч шиг үйлчил. Ярьдаг нь Бурхны илэрхийлэлээр яриг. Үйлчилдэг нь Бурхнаас тэтгэгдсэн хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен. Гол зүйлээ хийж байна уу сэдвээр Мөнхбатар осноо. За сайн байцгаана уу? Халелуя. Амен. За эзний үйл дүүрнэ үү? Жаахан хүйтэн л болоод байна тий. Өнгөрсөн 7 хоногт манай цуглааныхан чуулганд үйлчлэгчдийн нэгдсэн чуулгана хийсэн байна. Энэ үеэр бид нар өнгөрсөн хугацаанд юуг сайн хийвэ? Бидний сайжруулах зүйлс юу байна вэ? Яаж бид нар бие бинийгээ одоо нөхөж, урамшуулж хамт байх вэ? Гэдэг зүйлийн тухай ярихаас гадна 2019 онд бид нар юу яах ёстой вэ? Шинэ оны төлөвлөгөө, шинэ оны тухай төсөөлөн бодож, төлөвлөж бас эзэнт хандан залбирах цагийг бид нар гаргасан. Тэгээд бидэнтэй хамт байсан хүмүүсийн төлөө баярлалаа. Ялангуяа манай бэлхээс, баян буурлаас хүмүүс бас ирээд бидэнтэй хамтдаа оролцсон байна. Тэгээд тэд нар маань бидний төлөө залбирсан байна. Бидэнтэй хамт бодол санаануудаа хуваалцсан байна. Тэгээд нийтдээ нэг 50 гаруй хүмүүс хамтдаа байлаа. Эзэн бүх алдарнд байх болтугай. Амен. Тэгээд бид нар аль хэдийн 2019 оны тухай ярьж эхэлсэн. Та эх жилийг юу гэж харж байна? Ирээдүйг та төсөөлж байна уу? Юу гэж төлөвлөж байна? Би бас таныг тэр зүйл рүү хараагаа чиглүүлээсэ гэж ингэж хүсэж байна. Амен. Тэгвэл яг бидний хийх ёстой гол зүйл юу юм бэ? Бидний хийх ёстой гол зүйл юу юм бэ? Тэгээ олон хүний хувьд бидний хийх ёстой гол зүйл юу ч байж болно. Олон хүн болгон өөрийнхөө хувьд чухал зөв гэж бодож байгаа зүйлээ хийж бас бодож болох юм. Тэгээ бидний хийх ёстой гол зүйл маань 11-р ишлэлдэр хэлэгдсэн байна. Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулгадах юм а. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен. Энэ бол бидний хийх ёстой гол зүйл юм а. Та хизээ хамгийн сүүлд яг амаараа Есүс та алдарших болтугай гэж. Үеийн үед Есүс таны дээр алдарших болтугай гэж тунхаглан түүнд талархан хэлсэн байна. Ихэнх тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр бид нар яг үннийг хэлэхэд өнөөдөр бид яаж байгаа вэ гэхээр асар завгүй, ачаалалтай ийм нийгэмд цаг үед амьдарч. Тэгээ бидний толгойд янз бүрийн ажлууд, төлөвлөгөөнүүд, энэний дараа тэр хүнтэй уулзсан, тэрнтэй тийм юм ярина, тэгээ тэрийг амжуулна, тэгээ тийм үр дүн гаргана, тэгээ тэдэнд төгрөг олно, тэгээ тэрүүгээрээ тэгж тэрний одоо сургалтын төлбөрийг төлнө, эсвэл тэрэнд нэг гутал аавна, тэрэнд нэг тийм аавна. Янз бүрийн ажлын араас ажил, санаа зовнилын араас санаа зовнил, төлөвлөгөөний араас төлөвлөгөө. Тэгээ энэ бүх зүйл нь үнэндээ Иесус Христийг алдаршуулах юм уу? Эзэн та алдаршуултугай юм уу? Энэ зүйл баг байхгүй. Харин бид нар яаж байгаа вэ гэхээр завгүйгийн араас завгүй, дараагийн нэг ачаал, дараагийн нэг санаа зовнил. Бидний хийх ёстой гол зүйл яг юу юм бэ? Ялангуяа эцэг эхчүүд бидний хувьд бид нар яаж байгаа вэ гэхээр бидний гол зүйл маань юу болсон бэ гэхээр бидний үр хүүхдүүд эрүүл сарвал сайн сайхан өсөж бойжиж эрдэм боловсралтай болж сайн сайхан амьдраасай. Яг энэ зүйлийн төлөө бид нар үнэндээ асар их хүч чармайлт
хичээл зүтгэлээ зориулсаар л. Харин бидний хийх ёстой гол зүйл маань юу юм болоо? Энэ бол эзнийг магтах, энэ бол эзэнтэй бид хамт алхах явдал юм аа. Бурхан өөрөө бидэнтэй харилцаатай байхаар та биднийг сонгон дуудсан байна. Жишээ нь хэрвээ та гарын урд үетэй ингээд сэлбэр хийдэг хүн байжээ гэж бодъё. Эсвэл юу гэдэг нэг сайхан юм ойдог ч юм уу, зүйдэг, тийм ээ, зүүмэл хийдэг ч юм уу. Тэгсэн чинь ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхийлөгч танд захиа явуулаад за надад энэ зүйлийг хийж өгөөч ээ. Таныг их мундаг, сайн хийдэг гэж би сонслоо. Гэт ингээд танд хүсэл тавьжээ гэж бодъё. Тэгвэл та яах вэ? Уучлаарай. Би өөр хүмүүст юм хийж өгөх төлөвлөгөө хуваар гаргасан. Тийм учраас тэр болтол таны юм хийж чадахгүй нэ гэж хэлэх үү? Үгүй шүү дээ. Намайг тоож юу? Яг үнэн үү? Энэ яг ерөнхийлөгчөөс ирсэн үү? Ерөнхийлөгч яг надаас одоо энэ зүйлийг хүсэж байгаа бах таа гэ. Догтлоод баярлаа. Тэгээд яаж хийх үү гэдгээ бодоод хэдэн өдөр айгүй бол нойргүй хоноод тий. Тэгэл одоо яаж хамгийн сайнаараа хийж өгөх вэ гэл. Нөгөө нэг бусад ажлууд, бусад юмнуудаа нөгөө хүмүүстүүгээ яриад уучлаарай би одоо завгүй болчлоо. За тэг нэг чухал ажилтай байгаа. Тэрний дараагаас зарим нэгэн даруй болохоор юу хинт хийж өгөх гэж байгаагаа хэлэхгүй нуух баха. Харин зарим нь бол юу гэх вэ гэхээр ерөнхийлөгч над руу захиа явуулаад надын экстенээр айгүй олон хүмүүс байдаг байхгүй Монгол. Тэрний дундаас зөвхөн надаар дамжуулж энэ юмыг хийх гэж байгаа болохоор би чиний юмыг хийж өгч чадахгүй. Тэгээд дараа тэр зүйлийнхаа төлөө бид нар үнэхээр хичээл зүтгэл гаргаж, зориулт гаргаж, цаг гаргаж тий хамгийн сайнаараа хамгийн сайн материалыг хамгийн сайн уур хийцийг гаргаж ингэж хийхгүй гэж юу? Тэгвэл ахын дүүс минь хаадынхаа эзний эзэн Есүс Христ та бидэнтэй энэ өдөр уулзахыг хүсэж байгаа. Тэгээ та бидэнтэй хамт байхыг хүсэж байгаа. Тэр танаар дамжуулж өөрт нь алдар, магтаал, хүндэтгэлийг өргүүлэхийг хүсэж байгаа. Танаас зөвхөн таны магтууг, зөвхөн таны дуу хоолойг, зөвхөн таны чин зүрх сэтгэлийн хүндлэлийг Бурхан танаас авахыг хүсэж байгаа юм. Тийм учраас та эндэлсэн гэж би итгэж байна. Гэхдээ заримдаа ийм байдаг. Заримдаа цуглаанд явахдаа хүмүүс ингэж хэлдэг. За явж сайхан ивэл авъя. За очиж Бурханаараа ёроолгий. Гэт ингээд цуглаан руу ирдэг. Харин яг үнэндээ та бүтгэр цуглаанд авахын тулд биш, харин өгөхийн тулд ирэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Би дахин хэлье. Та цуглаанд авахын тулд биш, харин цуглаанд та өгөхийн тулд ирдэг гэдгээ ойлгох хэрэгтэй. Та өнөөдөр энэ цуглаанд яах гэж ирсэн бэ? Бурханд хүндэтгэл, мөргөл өргөх гэж, өгөх гэж ирсэн юм аа. Харин бид нар зарим тохиолдолд яг өгөх гэж ирсэн гэдгээ мартчихдаг. Өгөх гэж ер нь бараг ирдэггүй. Яадаг вэ гэхээр авах гэж ирдэг. Ивэл авах гэж, ёроол авах гэж, ивээгдэх гэж, хүчтэй болох гэж, сэтгэл санаагаа тайвшруулах гэж бид ирдэг. Харин би танд хэлье. Үгүй. Та бид хоёр энд Бурханд мөргөл өргөхөөр ирдэг юм аа. Амен. Тийм ч учраас эзэн Есүс авахаасаа өгөх нь илүү ёроолтой гэж хэлсэн байна. Тийм учраас бид авахын тулд биш, бид өгөхийн тулд ирсэн байна. Юуг та эзэнд өгөхөөр энэ өглөө ирсэн бэ? Хүндэтгэл, мөрөглийг, магтаалыг, алдаршууллыг харин та магтан дуун дээр түүнд өгч чадсан уу? Та залбирал дээр түүнд өгч чадсан уу? Таны зүрх сэтгэл өөр газар тэнэл энэ нөхөр өнөөдөр өөр юм өмсөж чиж. Энэ одоо цаг магаа барьдгүй юм бах та. Тэр магтаалын залуу нь хараа үсээд самчихгүй, гутлаач хаччихгүй гээл ийм маягаар зогссон уу? Эсвэл юу вэ? Ахын дүүсэн бид нар энд яах гэж ирсэн бэ гэдгийг, ирдэг вэ гэдгийг би танд өнөө өглөө сануулахыг хүсэж байна. Бид авахын тулд биш, бид өгөхийн тулд ирдэг юм аа. Амен. Учир нь энэ өдөр болвол эзний өдөр. Эзэнд хүндэтгэл, мөргөл өгөхийн тулд бид ирж байгаа юм аа. Биднийг түүнд хүндлэл, мөргөлийг өгөгч байхын тулд Бурхан таныг сонгон дуудсан юм аа. Харин бид түүнд хүндлэл, мөргөлийг өгөхдөө яаж өгж байна? Хамгийн сайныгаа өгч гин үү? Тэ?
цаг заваа үнэхээр зориулж өгч гин үү? Эсвэл за яг өнөөдөр хийх юмгүй байгаа юм чи нэг цуглаан очичий гэж гин үү? Бидний хандлагыг их эзэн юу юунаас илүү хардаг байна. Тийм учраас би таны яг одоо сэтгэлээсээ тэмээ эзэн би танд өгөхийг хүсэж байна. Танд хэрэгтэй тэр зүйлийг би танд өгөхийг хүсэж байна. Энэ бол миний тантай хамт өнгөрөх үн цэнтэй цаг. Энэ бол миний чин сэтгэл. Ийм сэтгэлээр би таныг эзний өмнө байгаасай гэж ингэж хүсэж байна. Амен. Тэгэхээр ахын дүүс минь бидний хийх хамгийн гол ажил бол Бурхныг алдаршуулах явдал юм аа. Есүс Христэд итгэдэг хүнийг цөмөрөө одоо эзний загалмай дээрээс урсгасан ариун цусаар угаагдан цэвэрлэгдээд цагаан гэрэл болсон гэж бодъё. Цагаан гэрэл. Есүс бидний та нар бол хорвоогийн гэрэл гэж хэлсэн шүү дээ. Тэгээ одоо энд гэсэн чинь зөндөө олон цагаан гэрэлнүүд цуглдсан байна гэж бодъё. Амен үү? За. Бид нар бүгд ингэ цагаан гэрэл. Харин Есүст итгээгүй байгаа, Бурхныг таньж мэдээгүй байгаа хүмүүс болохоор ногоон гэрэл байна гэж бодъё. Ногоон. Яг л тэр эзнийг хараахан таньж мэдээгүй байна. Тэг учраас ногоон. Тэгээ ингээ харах юм бол одоо гадаа гудамжинд машины төвчрөл байна. Энэ машин дотор ингээд цагаан гэрэлнүүд олон байгаа болов уу? Ногоон гэрэлнүүд олон байгаа болов уу? Ногоон олон байна. Энд одоо ингээд нэг хэдэн цагаан гэрэлнүүд байна. Одоо нэг хэд байдаг нэг 100 гаруй. Тэ? Энэ цагаан гэрэлнүүд эндээс гараад явангуудаа тэр гадаа гудамжинд урсж байгаа их ногоон гэрэл дунд ороод цагаанаараа байна уу? Эсвэл ногоон болох болов уу? Уг нь цагаан байлгахыг эзэн хүсэж байгаа. Гэхдээ бид нар яг үнэндээ эндээс гарч яваад тийшээ орохороо нөгөө өөр биш, цагаан гэрэл биш. Тэдэнтэй адилхан ногоон гэрэл болоод нөлөөлөгдчихдөг, хувирчдаг. Энэ юунаас болж вэ гэхээр бид нар санаа зовнилоосоо болж. Тэ дэлхийлэг хүсэл мөрөөдлүүдээсээ болж, айцаасаа болж, ичгүүрээсээ болж, бусдаас өөр байж чадахгүй, бусдын хийдэг гим нүгэл, бусдын хэлдэг хараал, бусдын хэлдэг уур ундууцал бохимдол тэдгээр зүйлсүүдийг хэлж ярих явах үедээ бид дэлхийгээс өөр байхаар дуудагдсан тэр байдлаа алдчихдаг. Харин эзэн Есүс та биднийг таарвал хорвоогийн гэрэл дэлхийн давс юм аа гэж хэлсэн. Тийм учраас би та бүгдийг эзэн Есүсийн үгээр ятгахыг хүсэж байна. 7 дугаар эшлэл дээр бүх юмсийн төгсгөл ойр ирчгээд байна. Энэ бол бидний анхаарлыг хандуулж байгаа маш чухал чиглүүлэг юм аа. Юу ойрхон ирсэн гинөө? Бүх юмсийн төгсгөл. Өвөл ойрхон иржээ. Бид нар бүгд ойлгож байгаа шүү дээ. Өвөл харин тийм өвлөө хүүтэн байдаг болсон байлээ шүү. Яг үүнтэй адилхан бүх юмны төгсгөл ойрхон иржээ гэж. Удахгүй энэ дэлхийн амьдрал дуусгал. Бүх юмны төгсгөл ойрхон ирсэн байгаа учраас биднийг яах ёстой гэж энд хэлсэн байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл бай. Бодлого гэж юу юм? Бодлого гэж юу юм? Ямар нэгэн тодорхой үр дүн, зорилгын төлөө хийж байгаа бүх зүйлээ чиглүүлэх. Энэ бол бодлого байхгүй. Зориудаар, санаатайгаар ямар нэгэн зүйлийг миний одоо хийж байгаа энэ зүйл тэр үр дүн гаргахын төлөө хийж байгаа ажил юм а гэж. Энэ бол бодлоготой байна гэсэн үг. Тийм учраас яагаад бид нар бодлоготой байх ёстой гэсэн байна? Бүх юмны төгсгөл ойрхон ирчээд байна. Өнөөдөр бидний хувьд маш чухал санагдж байгаа олон зүйлүүд байгаа. Чухал санагдж байгаа олон зүйлүүд байгаа. Харин өнөөдрийн үг бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр бүх юмны төгсгөл ойрхон ирсэн байна. Тийм учраас бодлоготой бай гэж. Яавал бодлогогүй байдал вэ? Жишээ нь өвөл болох гээд байхад бид нар өвлийн хувцаа бэлтгэхгүй, эсвэл юу гэдгийг малын хадлан тижээлээ бэлтгэхгүй, хашаа сарвчаа дулаалахгүй, тийм ээ гэрээ давхаргаа бэлтгэхгүй ийм байх юм бол бид нар тэр хүнийг юу гэж хэлэх вэ? Энэ ёстой сонин нөхөр шүү гэж хэлнэ. Харин өвөл болох гэж байгааг бид бүгд мэдж байгаа. Тийм учраас одоо бид нар юу хийх ёстой вэ? Өвлийн бэлтгэлээ базаа. Өвлийн бэлтгэлээ базааж байгаа хүнийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр энэ өстой бодлоготой, ухаантай, зөв хүн байна гэж. Хэдий ч нэ эрдэнэс бэлдэн төдий ч нэ бид нар тийм хүнийг энэ бодлоготой хүн байна гэж хэлэх болно. Тэгвэл яг үүнтэй адилхан эцсийн бүх юмсийн төгсгөл ойрхон ирчихэд байгаа юм бол бид нар ямар бодлоготой байх ёстой?
Бидний цаг үе, энэ цаг үед бид нар одоо юуг тэгвэл хийх ёстой вэ? Бид бодох хэрэгтэй болж байна гэсэн үг. Зүгээр л өмнө байгаа энд ч нэг санаа зовносон зүйл, тэнд ч нэг гинт асуудал, энд ч нэг одоо юу хэлээ байз гэсэн энэ зүйлсүүддээ л хариу үйлдэл үзүүлээд гал сөнөөгчийн ажлаа хийгээл яваад иж болохгүй болно гэсэн үг. Гал сөнөөгчийн ажил гэдгийг ойлгож байгаа тийм. Юу гэхээр бидний амьдралд ингээ янз бүрийн асуудлууд гарч ирдэг байхгүй, pop up хийгээл ингээл энд ч нэг санаа зовнил, тэнд ч нэг асуудал, энд ч нэг гинти юм, одоо тэрийг яана. Тэгээ энэ зүйлсийн араас бид ингээл энэ асуудлуудаа шийдээл ингээ яваад ах юм бол нэг л мэдхэд бид өвмөө өвөнөр болно. Тэгэл амьдрал өстө хурдан юм аа. Юу ч хийж амжсангүй гэж хэлэх бол. Харин бичээс өнөөдөр бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр бодлоготой бай. Бүх юмны төгсгөл ойрхон ирсэн байна. Тийм учраас бодлоготой бай. Эзэн Есүс тун удахгүй ирнэ гэсэн бодлоор бүх зүйлдээ хандаа гэж хэлж байна гэсэн үг. Амен. Тэгээд дараагийнхын үг нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр залбиралдаа эрүүл байгтун гэж. Өвчтөе залбирал гэж юу нь ямар юм бэ? Өвчтөе залбирал гэж нэг юм байх шиг байна. Байдгүй байсан бол залбиралдаа эрүүл бай гэж ингэж хэлэхгүй байх байсан байна. Тэгвэл залбирал гэж юу вэ гэдгийг бид бодох хэрэгтэй болно гэсэн үг. Залбирал гэж юу юм? Их эзэн минь ээ тэгж өгөөч. Эзэн минь ээ ингэж өгөөч. Манай тэр ингээд цус харваад манай энэ ингээд гутал нуурагдсан. Тэгээ гуталтай болгож өгөөч. Бидний залбирал ер нь хэр их иймэрхүү байдаг бол тэгээ эрүүл залбирал гэж тэгвэл яг юу хэлж байгаа юм бол? Тэгвэл залбирал гэж юу вэ гэвэл энэ бол бурхантай харилцаа байхгүй. Зөвхөн гуйх болохоор асуудалд орохоор гачигдж дутагдахаараа эсвэл нэг гинтийн айхтар асуудалд хүнд нөхцөл байдалд орохоор ханддаг биш. Бурхантай үргэлж ярьдаг байхыг залбирал гэж хэлж байгаа юм. Бурхантай үргэлж харилцаатай байхыг залбирал гэж хэлж байгаа юм аа. Эзэн, за би цуглаан руугаа явж шүү. Миний аян замыг та ивэж өгөөрэй. Аливаа муугаас хамгаалаарай. Та надтай хамт яваарай. Энэ ч гэсэн залбирал. Их эзэн минь би одоо энэ хүнтэй орж уулзах чинь. Тэгээ энэ хүнд таны хайрыг хуваалцахад туслаарай. Таны өмнө би буруу хийхгүй байх хүчийг та надад өгөөрэй. Энэ ч гэсэн залбирал. Бид эзнээс ямар нэгэн юмыг л зөвхөн өгөөч эсвэл туслаач гэхээс гадна би өөрийнхөө амьдралд миний сэтгэл хөдлөл, миний одоо мөрөөдөл юу байдгийг тэр зүйлсүүдэд түүнтэй хуваалцаж ярих ч гэсэн бас залбирал. Тэгэхээр залбиралдаа эрүүл бай гэж хэлж байгаа үг маань зөвхөн одоо энэ дэлхийн нөгөө нэг 5.10 төгрөг нөгөө нэг тэр нэг асуудал энэ нэг арх угаад идэг нөхрөө яаж одоо архинаас гаргах уу эзэн минь та туслаач гэдэг зүйлээс илүү өөр, илүү зөв, илүү тэнгэрлэг, илүү эцсийн цаг үедээ ойрхон байгаа энэ зүйлсүүдэд холбоотой зүйлсүүдийг эзэн залбирах, эзэнтэй хуваалцсан ярилцах, түүний зүрх сэтгэлийг ойлгох явдал бол залбирал юм а гэж. Тэгвэл эрүүл залбирал гэдэг маань зөвхөн өгөөч биш. Өөрийгөө уудлах явдал юм аа. Амен. Цөмөрө хамтдаа зүрх сэтгэлээ баяр хөөртэйгээр эзний өмнө уудалдаг, ярьдаг, бодол санаагаа түүнтэй хуваалцдаг тийм хүмүүс байгаасай гэж эзэн биднийг хүсэж байна. Ерөөсөө эзэн бурхан анханаас хүн төрлөختнийг таныг энэ дэлхийд бий болгохдоо төрүүлэхдээ юу хүссэн бэ гэвэл тантай дотн харилцаатай байхыг л хүссэн. Хаадын хаан, эзний эзэн, ерөнхийлөгчдийн ерөнхийлөгч энэ дэлхийн ертөнцийн цор ганц хамгийн агуу тэр нэгэн тантай харилцаатай байхыг хүссэн. Түүнээс сэтгэл зүгээр төргийн тусламжийн 103-ийн одоо совилогч эмч шиг эсвэл гал командын одоо гал сөнөөгч шиг байхыг хүсээгүй юм аа. Би таныг бурхантай хэр дотн харилцаатай байдаг вэ гэдгээ бодож үзээсэй гэж ингэж хүсэж байна. Энэ яг сайн найзууд уулзах үедээ амьдралдаа болсон бүх зүйлээ бүгдийг ярьдаг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд найз нь тэгж бодоо, тэгж айгаад
тэгж баярлаад яг үүнчлэн Бурхантай бүх зүйлээ тэгж хуваалцдаг, ярьдаг байгаасаа гэж ингэж эзэн хүсэж байгаа юм аа. Хэрвээ бид ийм байвал энэ эрүүл залбирлын нэг хэлбэр мөн. Хоёрд бид залбирахдаа эрүүл залбирал маань юу вэ гэхээр бид залбирахдаа зөвхөн өгөөч авмаар байна гэж биш. Туслаарай гэж биш. Бид нар бас Бурханы хүсэл төлөвлөгөөнд нийцүүлэн залбирах явдал бол эрүүл залбирал юм аа. Тэгвэл Бурханы хүсэл төлөвлөгөө юу юм бэ гэвэл тэр бүх хүн төрлөختөн гимшээд авралт ирээсэ гэсэн зүрх сэтгэл байна. Өнөөдөр гим нүглээс болоод хүмүүс амьдралын ачаа дарамтнаас болоод Бурханаас холдсон байна. Тэгээ амьдралын олон санаа зовних асуудлуудаас асуудалд, зовлонгоос зовлонд, санаа зовнилоос санаа зовнилд хөтлүүлэн амьдарч байгаа. Энэ үед Бурхан юу гэж хэлж байгаа вэ гэвэл тэр хүмүүсийн төлөө сэтгэл гаргахыг та биднээс хүсэж байгаа юм аа. Энэ бол эрүүл залбирал юм аа. Амен. Ахан дүүс минь ээ, бүх юмсийн төгсгөл ойрхон ирсэн байна. Тийм учраас бид хийх ёстой гол зүйлээ хийцгээе. Энэ бол Бурханыг алдаршуулах явдал юм аа. Энэ бол Бурханы хийж байгаа ажилд түүнтэй хөл нийлүүлэн алхах явдал юм аа. Харин та Бурханы хийж байгаа ажил үүстэй хэр зэрэг хөл нийлүүлэн алхаж байна. Таны өнгөрсөн 7 хоног хийсэн ажил, таны өнгөрсөн 1 сар хийсэн ажил, таны өнгөрсөн хагас жилийн туршид хийсэн ажил Бурханы хийж байгаа ажилтай хэр нийцэж байгаа вэ? Бурханы төлөвлөгөөнд нийцүүлж, Бурханы төлөвлөгөө хүслийн дагуу та яг ажиллаж байгаа юу? Бид нар энэ тухайга бодох хэрэгтэй. Тэгээ би Бурханы хүслийн дагуу юм хийх гэж байна гэдээ ажилласаа гар хийж би хэлээгүй шүү. Энийг зөв ойлгоорой. Бид яах ёстой вэ гэхээр бид хийж байгаа ажил маань Бурханы хаанчлалын үйлсэд ямар хувь нэмрээ оруулах вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Мэдээж бидний ажил юу гэдгийг багш хүн багшлна, юу гэдгийг те эмч хүн эмчлэн, хуульч хүн хуулийнхаа дагуу ажиллаа хийн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн үйлдвэрлэлийнхаа ажлыг хийн. Гэхдээ энэ хийж байгаа ажил маань Бурханы төлөвлөгөөтэй бид яаж нийцэж байгаа вэ гэдгийг олж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та бид нар ажил хийхдээ зөвхөн цалингийн төлөө биш. Бид ажил хийхдээ тэр хийж байгаа ажил бидэнд өгсөн чадвар тэр зүйлээ Бурханы хаанчлалын төлөө, чуулганы төлөө илүү гаргаж юм хийх хэрэгтэй гэж би хэлхийг хүсэж байна. Тэгээ сүүлийн хэдэн сарын туршид миний хэлж байгаа нэг үг байгаа, санаа байгаа. Энэ санаа маань юу вэ гэхээр Христ итгэгч хүнийхээ хувьд бид өгөгдсөн л ажлыг зөвхөн хийгээ зогсохгүй. Бидэнд даалгаж өгөгдсөн ажлаас илүү гаргаж хийх ёстой гэдэг. Энэ бол бид нар итгэгч хүн гэдгээ харуулах үлгэрлэл юм аа. Бидэнд юу гэдгийг те эзэн хэлдэг шүү дээ. Таард 1 км газар юм зөөгөх юм бол таар яа гэсэн эзэн 2 км зөөгөд өгчөөрэй гэж. Хэрвээ дээлий чи авна гэвэл нөгөө хүнд цамцаа бас тайлаад өгч гэж хэлсэн. Энэ мэн юу гэж байгаа вэ гэхээр итгэгч хүнийхээ хувьд бид нар хийгээрэй гэж хэлсэн зүйлийг заа гэж яг тэр зүйлийг нэстэ ядаргаатай нэрэ. Заавал надаар энийг хийлээ. Ингэж биш. Хийхдээ баяр хөөртэй. Баяр хөөртэй хийгээ зогсохгүй хийчээрэй, ингэж хийчээрэй гэсэн зүйлийг ингэж хийгээ дээрэс нь өөр нэг зүйлийг нэмээд хийх. Ийм байдалтай байхыг эзэн та биднээс хүсэж байгаа юм. Энэ бол Христчин хүний, Есүсчин хүний шинж чанар байх ёстой. Харин та бид нар ихэнх тохиолдолд яг бодит байдал дээр яадаг вэ гэхээр нөгөө хийх ёстойгоо л чүүтэй айтай хийдэг те. Хийх ёстойгоо л чүүтэй айтай хагас дутуу. Тэгээд дутууд өлмөх хийн. Тэгэхээр яагаад эн чинь ийм байгаагүй яах вэ? Ингээд тийм зав олцсонгүй болсон. Тайлбар хэлдэг. Өчигдөр би нэг хэдэн хүмүүстэй уулзсан байгаа. Орой цуглаанд хараад. Тэгээ би тэр хүмүүстэй уулзаж ярих үед тэдрээс би нэг зүйлийг сонссон. Тэгээ яасан бэ гэхээр тэд нар дандаа өөр цуглаануудын удирдагч нар байсан. Тэгээд бид нар нэг хамтдаа нэг жилийн туршид нэг хөтөлбөр хийгээд тэр хөтөлбөрийн төгсгөл болоод дуусгаад тэгээд дууссныхаа дараа уг нь бол энэ хөтөлбөр маань бол дуусчихж байгаа юм. Өнгөрсөн 17-нд дууссан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс маань яасан бэ гэхээр маш тийм христчин үлгэр жишээ үзүүлсэн байгаа. Бид нар сурсан зүйлээ бусдад заамаар байна гэд өөр 35 хүнийг дуудаж авчираад өөрсдийнхөө заалгаж сурсан зүйлээ нөгөөдөл маань нөгөө хүмүүстэй заасан байна. Тэгээд тэрнийх нь одоо дүгнэлтийн хурал дээр нь би очиж байгаа байхгүй.
Тэгээ очиод нөгөөдөлтэй хамт суугаа. За яасан өнгөрсөн жил ингээд сайн байлаа. Тэг ямар ч ихэлснээ ингээд таар дуус хүртэл сайн явсан би баярлалаа гэдэг ингээд би миний зүгээс би хэлмээр байсан зүгээрээ хэлж талархсан. Тэгсэн тэр үед нэг хүн маань ингэж хэлсэн байгаа. Би нэг хүний төлөө талархахыг хүсэж байна. Яагаад гэвэл тэр хүн маань бидний дунд өөрөө санаачлахаараа бидний төлөө илүү их зүйлийг бидрээс илүү их гаргаж хийсэн байна. Яагаад гэвэл тэр хүн бидний уулзалт болгоны өмнө төрүүлж ирдэг. Хожигдож биш яанаас та түгжрээд гэж юм ярихгүй. Төрүүлж ирдэг. Төрүүлж ирээд яадаг вэ гэхээр бидний төлөө бэлтгэл ажлуудыг хийдэг. Тэр цаг мөчийг үр дүнтэй байлгахын төлөө бэлтгэл ажлуудыг хийдэг. Гэхдээ тэр бол өөрийнх нь хийх ёстой ажил бол биш. Гэхдээ тэр хүн хийдэг. Тийм учраас бид нар бие биендээ илүү туслах сэтгэлтэй болсон. Тийм учраас бид нар бие биендээ илүү найрсаг болсон. Тийм учраас өнөөдөр манай энэ анги бид нар хамтдаа энэ ажлыг сайн хийж чадсан юм а гэж би бодож байна гэж ярьсан ба. Тэгээ би бас тэр хүний яриг сонсоод урам авсан. Нэрээ тийм шүү. Тэгвэл бид нар яах вэ гэхээр бидэнд даалгаж өгсөн тэр ажил байна. Бид нар хааны газар ажилдаг, бид нар хааны газар сурдаг, бид нар ямар нэгэн зүйл хийж байгаа. Тэгвэл би таныг урамшуулмаар байна. Та ажилдаа илүү их зүтгэл гаргаач. Та ажилдаа илүү их зүтгэл гаргаач. Таны хийгснийг л битгий хийгээ зогсчооч. Хийгснээс нь илүүг хийгээч гэж хүсэж байна. Эрт оч. Сургууль дээрээ, ажил дээрээ эрт оч. Хожигдоод л албатай юм шиг л баг нөгөө нэг дэмбэрэл гişүн шиг би хожигддгийн гэдэг шиг л хожигдож битгий яв. Төрүүлж оч, эрт оч. Эрт очиод ангийнхаа төлөө зайлбар. Эрт очиод ажлын газрынхаа хүмүүсийн төлөө зайлбар. Тэгээд тэр хамт ажилдаг хүнийхээ эсвэл хамт сурдаг хүнийхээ багшийнхаа сайн сайхны төлөө яаж илүү сайн сурахт нь, яаж илүү сайн ажиллахт нь, яаж илүү сайн багшлахт нь би хувь нэмэр оруулж болох вэ гэж бод. Тэгэх юм бол таны нүдийг эзэн нээж юу хийж болох вэ гэдэг зүйлсүүдийг харуулах болно. Хичээл зүтгэлтэй хүнд шин санаанууд, боломжууд асар ихээр өгөгддөг. Залхуу хүнд, хичээл зүтгэлгүй хүнд, сэтгэлгүй хүнд бүх юм төвөгтэй, хэцүү, заавал яагаад ингэж ийм бодлуудаар дүүргэгддэг. Би таныг Есүс Христэд итгэдэг хүний чинь хувьд хичээл зүтгэлтэй байхыг шаардах бол. Би таныг маргаашнаас ажил дээрээ, сургууль дээрээ хичээл зүтгэлтэй байд. Эрт оч гэж хэлье. Эрт оч. Хожигдож биш. Үүний тулд та нойроо хугасал. Үүний тулд та орой Facebook ухтгаа багсаг. Та би юу гэрийнхнийхээ төлөө, эсвэл ажлынхнийхээ төлөө, эсвэл ангийнхнийхээ төлөө хийж болох вэ гэдгээ бод. Одоо байгаа чинь хангалттай. Гэхдээ үүнээс илүү хийх боломж танд байгаа. Та надтай санал нэг байна уу? Одоо байгаагаас илүү хийх боломж танд байгаа. Яаж гэрийнхнийгээ илүү хайрлах вэ? Яаж ажлынхандаа илүү амжилттай байхад нь би тусалж болох вэ? Яаж ангийнхандаа илүү коллективтэй, илүү сайн суралцахад нь би тусалж болох вэ? Боломжийг ирж хай. Эзнээс тусламж гуй. Амен. 8 дугаар эшлэл дээр яг ингэж л хэлсэн байна. Юуны өмнө бие биенээ байнга хайр. Юуны өмнө бусад бүх зүйлээс өмнө яа гэж байна? Байнга хайр. Ариун сүнсээр дүүргэгдсэн хүн шүүмжлэгч биш, хайрлагч байдаг. Ариун сүнсгүй хүн бол шүүмжлэгч байдаг. Ер нь шүүмжлэл гэдэг бол шүүмжлэн гэдэг бол хэний ч хийж чаддаг хамгийн энгийн ажил байхгүй юу? Нэр шүүмжлэх гэдэг бол ерөөсөн амархан зүйл байхгүй, хамгийн амархан ажил. Харин хэн нэгэн хүний сайн талыг олж хараад тэр хүнд чин сэтгэлээсээ тэр сайн талыг нь хилж чаддаг байх явдал бол өөр. Тэр бол төвшин агсан хүний хийдэг ажил. Доод төвшнийхэн шүүмжилдэг. Агсан төвшнийхэн бол хүнийг урамшуулдаг байх. Босгон байгуул.
дунд төвшнийхэн болвол талархдаг. Та аль төвшөнд нь явдаг вэ? Та юу н шүүмжлээд байна уу? Эсвэл та талархаад байна уу? Эсвэл та магтаад сайшаагаад байна уу? Энэ бол хүний өөрийнх нь төлөвчлийн төвшин харуулдаг зүйл. Ер нь бол алив зүйл дээр бид бусдыг буруу шахуулыг амархан байдаг. Өчиг наадах ингэ хийчихэд яадаг юм бэ гэж хэлэхэд их амархан байдаг. А гэтэл тэр хүнийг алдаа мадагтай эсвэл чадан ядан хийж байгаа байдлыг хараад тэр хүнийг сайшаа чадах бол илүү эцэг хүний, илүү амьдрал үтсэн туршлагатай хүний зан чанар байна. Тийм учраас бид эзэн бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр юуны өмнө бие биенээ байнга шүүмжил гээгүй. Тэ? Юуны өмнө бие биендээ байнга талархчи гээгүй. Харин юуны өмнө бие биенээ байнга хайрл гэж хэлсэн. Яагаад? Залгуулаад хэлэх юм бол учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг гэж хэлсэн байна. Хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг. Хайр байгаа тохиолдолд бид бие бинийгээ уучлж, бид бие биендээ нэгүүлсэнгүй өрөвч зөөлөн сэтгэлээр хандаж чадна. Хайр байхгүй бол бид нар яах вэ? Ер нь хэрга хийчих шүү. Талгаагүй шүү. Тэгээд би таныг өөрийгөө бодоосоо гэж хүсэж байна. Та ер нь хэр хайрладаг хүн бэ? Хайртай шүү гэж ядахтаа хэлдэг үү? Гэхдээ хайртай шүү гэж хэлнэ гэдэг бол үнэндээ хангалттай биш. Манай Монголын ирчүүд нөгөө өнгөө байдаг үстэй тий. Гэрлэхээс өмнө чамд хайртай гэдгийг хэлсэн биз дээ. Одоо юуг нь асуугаад байгаа юм. Тэгээд хайр гэж яг юу юм? Бид нар яаж бие биенээ хайрлах юм? Дотроос нэрээр тусалчих юмсан, ингэчих юмсан, тэгчих юмсан гэсэн боловч юу ч хийхгүй мөртлөө тэрийг бид нар хайр гэж бодох уу? Тэр чинь бол хайрлах гэж ийснэ болчиход байгаа явдал байхгүй. Хайрлах гал бодоод байгаа юм. Гэхдээ яг хайрлахгүй байгаа байхгүй. Хайр гэдэг бол үйлдэл. Хайр гэдэг бол үйлдэл. Тэгвэл энэ юуны өмнө бие биенээ байнга хайрл гэж хэлсэн нь юуны өмнө бие биендээ ямар нэгэн сайн зүйлийг хийж өгч бай гэж хэлж байна гэсэн үг. Амен. Та бүхэн ер нь эргэн тойрондоо байгаа ойр дотныхоо хүмүүстэй жоохон уур бухимдлаа илүү амархан гаргаад байна уу? Эсвэл тэр хүмүүстэй сайн сайхан зүйлээ илүү их хуваалцаад байна уу? Ямар байна? Заримдаа бид нар нөгөө хайрын дотроо халан гаднаа гэдэг өөрөөсдийгөө өмөрчнөө. Тэгээд л хайрлсандаа би чамд энэ үгийг хэлж гин гэл нөгөө хүний босгон байгуулах биш. Харин бүр доош нь оруулсан, мохоосон, тий урмыг хугалсан тийм зүйл ярьдаг. Харин жинхэнэ ахмад хүн. Ялангуяа энийг бид нар хаанаас харж болох вэ гэхээр өвөө эмээнээс харж болно. Өвөө эмээнэр ач зээнэртэй хандж байгаа хандлагаас жинхэнэ хайраар бусдад яаж хандах ёстой вэ гэдгийг сурч болно. Өвөө эмээнэр айл тэ орвол ингээд тавхтай идээгээр дайлахаар өөрөө аваад идэхгүй боловч хүүхдтэй өгөхөөр ач зээдээ өгөхөөр хармаалдаг. Тэгээ ач зээгээ ингээд ач зээ одоо юу гэдэг өөр хүүхдүүд нь багцуул ингээд ирэх үед цүнх нь хоосон байж болохгүй тий. Хармаа хоосон байж болохгүй. Тэгээл манай эмээнэр бол ялангуяа цүнхэндээ байнгын бэлэн байдлын чихэр шоколадтай. Тэгээд ач зээтэйгээ хизээ нэгэн цагт хаа нэг газар тий өглөө өдөр орой хизээ шамаагүй тааралдах цүнхэнд нь амттан байж байна. Айл миний мөхөд яадаг хайр байгаад байгаа байхгүй тэнд. Тийм учраас туслахад, өгөхөд, баярлуулахад бэлэн байдлыг үргэлж хангаж явж байна. Тэгвэл бид нар бас яг тийм байх хэрэгтэй. Юуны өмнө бие биендээ байн хайрл. Ямар нэгэн сайн зүйл хийж өгөхөд бэлэн бай. Магтахад, сайшаагаад, урамшуулахад бэлэн бай. За та одоо эргэн тойрноо хар. Ямар хүмүүс вэ? Өрвийсэн, сөрвийсэн.
Тийм хүмүүс байна уу? Ямар хүмүүс таны эргэн тойронд байна? Эсвэл та ингээд харахад одоо ингээд нөө зарим кино гардаг штэ, ингээд роботтой кинон дээр ингээд харж байгаа объектуудыг юмнуудыг ингээд энэ тийм материал дээр хийсэн ингэсэн тэгсэн гэл ингээд мэдээлэлүүд явдаг штэ тий. Тэрэн шиг яг үнэндээ бид нар ингээд хүнийг харахад нөгөө хүний тухай мэдээлэл шууд бидэнд урсж байгаа байхгүй. За энэ хүн бол тэдний насны хүн байна, тийм юм байна, иймэрхүү хувцалсан байна, за иймэрхүү ажил хийдэг юм шиг байна, өнөөдөр эрүүл байгаа юм шиг байна, өвчтэй байгаа юм шиг байна, баяртай байгаа юм шиг байна, ууртай байгаа юм шиг байна. Бүх мэдээллүүд бид нар ингээд хүнийг харахад так гэл асар олон мэдээлэл бидэнд уураг тархинд явж байгаа байхгүй. Харин төлөвсөн хүний хувьд, бурхнаар сургагдсан хүний хувьд та битээр яах ёстой вэ гэхээр аливаа хүнийг харахад тэр хүнд байгаа сайн талыг тэр бүх мэдээллүүдийн дундаас онцолж чаддаг байх ёстой. Тэр хүнийг хайрлах тэр мэдээллийг та тэр олон 10 мэдээллүүдийн дундаас сонгож гаргаж ирээд энэ хүн болвол ингээд тэр хүнийг сайнаар дүгнэж чадах тэр мэдлэг тэр зүйл дээр фокус хийж чаддаг байх. Энэ дадал зуршилд удирдахч хүн, төлөвшсөн хүн, Есүсээр сонгон дуудагдсан хүнийхээ хувьд та суралцах ёстой юм. Сая та эргэн тойрныхоо хүмүүсийг харсан чи яаж юм? Зарим нь гайгүй энэ гайгүй хүмүүс шиг харагдаад байдгийг энэтэй ч одоо ярьж мэдэхгүй дээ. Энэ чи хөөрхөн амтан янз янзын бодогдож гинүү. Юуны өмнө бие биенээ байнга хайрл гэж хэлсэн үг бидэндээс. Хайр 5 хэл гэж нэг ном байдаг тийм ээ. Тэгээ хүн болгоны хайр зүрх сэтгэл бол хайрын сав. Энэ хайрын сав хүн болгон өөр арга замаар энэ хайрын савд дүүргэгдэж байдаг гэж. Яг түүнтэй адилхан бид нар тэгвэл яг энд байгаа Христийн дотор дуудагдсан гэр бүлийнхнийгаа чуулганыхаа хүмүүсийг яаж хайрлах вэ? Библи бидэнд хэлэхдээ байн хайрл гэж хэлсэн. Зөвхөн тандгаа л хайрлна. Танихгүй цаашаа. Ийм байх уу? Би та бүгдийг үнэхээр бие биенийгаа Христ дотор босгон байгуулдаг, зөв үг хэл яриатай, хамтдаа эзнийг магтдаг, хамтдаа эзнийг алдаршуулдаг тийм хүмүүс байгаасай гэж хүсэж байна. Юуны өмнө бие биенээ байн хайрл. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг. Яагаад бид нар энэ зүйлийг хийх ёстой юм бэ? Учир нь бүх юмсын төгсгөл ойрхон ирж байгаа. Тэгээ 9 дугаар ишлэл. Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. Зочломтгой бай. Монголчууд ер нь хэр зочломтгой вэ? Зочломтгой гинэ. Та хэр зочломтгой вэ? Та хизээ хамгийн сүүлд хэнийг байгаа бүхнээ гаргаж тэ илбэг чин сэтгэлээсээ тэгж дайлсан. Зориуд ирвэл дайлаа шүү дээ. Ирэхгүй л байгаа болохоос биш. Гэх гэж юм уу? Та яг хизээ хэнд хамгийн зочломтгой байсан бэ? Үнэхээр та юу гэдгийг ураад манад ирээрээ гээд ураад тэгээ тэр хүнийг ирүүлэхийн тулд эрхийн төлөө бэлдээд хоол унс байгаа бүхнээ ингээд гой бэлдээд ингэж хизээ зочилсан байна. Би манай цуглаанд байгаа зарим зочломтгой хүмүүсийг мэднэ. Очиж исэн. Зочломтгой байдлаар нь бэлхаад өрөөгдөж исэн. Харин би та бүгдийг урамшуулмаар. Энд бидний зочломтгой бай гэсэн байна. Хинд бие биедээ зочломтгой бай. Тэгээ монголчууд бид нар бол их сайхан нүүдэлчин соёлтой зочломтгой ард түмэн гээл. Гэтэ би зүгээр боддгийн. Бид нар яг тийм зочломтгой биш болсон. Зөвхөн эргээд надад таалагддаг хүндээ эсвэл эргээд надад ашигтай хүндээ зочломтгой байдаг болсон. Гэтэл яг манай Монголын нүүдэлчин ахуй болвол тэнд нэг тэмээн жингийн цуваа нэг айл нүгэд явж байгааг харах юм бол хоолоо хийгээ цайгаа чанаад ирэхээр нь биш явж очиод дайлдаг байсан баг. Хизээ бид нар одоо тийм хийсэн. Тэр яг ер нь бол тэгэл нэг гайгүй хүн байвал бол дайлчнаа.
Гэхдээ үнэхээр бид нар байхгүй байгаа хүнд те бидэнд хамаагүй хүмүүсийг бид нар үнэхээр зочлонтгой байна уу? Үгүй эсвэл та ядахта цуглааныхаа хүмүүстэй зочлонтгой байна уу? Эсийнхэндээ зочлонтгой байна уу? Айгүй бол зарим хүмүүс нь ялшиг эсмист орчвол гэрд ирж имрээд ээж магадгүй гэд эсийн бүлэгт ордгүй юм шиг байна. Тэгээд би зочломтгой гэж яриад их юм. Зочломтгой юм бол цөмөрөө өстө харьяалагдъя. Эсийн бүлгийнхнийгаа гэртээ өөрөө дайлъя. Ахын дүүс минь. Энэ их сонин гомдол үгүйгээр би биендээ зочломтгой байна. Зочломтгой байхдаа бас жоохон гомдлох нь байна шүү дээ бас зарим тий. Гомдлгүйгээр зочломтгой бай гэдэг чинь гомдлоод идэг тийм зочилдог хүмүүс бас байх гэдэг нь шүү дээ янз нь. Ямар их ирдэг юм. Тэгээ манай намайг Библийн сургууль сурж байхад манай Библийн сургуулийн багш яг энэ 1-р Петр 4:9-р ишлэлээр өөрт нь тохиолдсон амьдралаа ярьсан. Гэлчлэлээ хуваалцсан. Яасан бэ гэхээр тэд нар болохоор барууны хүмүүс байхгүй юу? Тэгээ тэд нар Азийн нэг улсад очиод илгээлтийн ажил хийгээд тэнд сайн мэдээ тараагаад сүм тариад үйлчилж исэн юм байна л да. Тэдний цуглааныхан салдгүй гинэ. Өглөө өдөр орой ялгаа байхгүй. Оо сайн байна уу агш. Энэ өөр явж байгаа ороод ирлээ гэл. Ороод ирнэ. Оо сайн байна уу агш. Танаад ирдэг юм гэж бодоод хүрээд ирлээ гэл. Ингээл ирээд идэг. Тэгээд нөгөөд чи нөгөө Аз соёл чи нөгөө хүмүүсийг дайлдаг гэсэн, хооллдог гэсэн гэл нөгөө мө пастрын ихвэр нь хоол хийгээл цай чанаал ирсэн хүн болгонд үйлчлээ. Тэгээд сүүлдээ бүр ядраад, цөхрөөд, урам хугараад тэгээд сүүлдээ тэгж ботсон гинэ нэг орой. Ямар хэцүү юм бэ? Заавал заавал манайхаар ингэж их ирдэг юм болоо. Арай баг ирж болдгүй юм бах та. Би ядарч штэ энэ ч одоо. Би ч бас хүн юм байгаа юм. Надад өөр ингэсэн орон зай хэрэгтэй байж штэ. Өөртөө цаг гаргах хэрэгтэй байж штэ би энэ төр гээд ингээ бодсон. Тэгээ маргааш өглөө нь босоод мань нөхөр Библи уншсан яг энэ хэсгийг таарсан байгаа. Хамгийн сонирхолтой нь яг манай тэр багшийн Библиэлд 9-р бүлэг дээр ишлэл дээр 4:9 дээр зочломтгой бай гэж бичсэн байсан гэж байгаа байхгүй. Хэвлэлийн алдаа. Тэгээ нөгөөд чи нөгөө Библийн хэсгээ ингээ уншихаар чи яаж унших нь вэ? Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. Юу нөө яг өчигдөр нөгөө баахан гомдолчихсан, баахан төвөгшөөцсөн ингэсэн байгаа хүн шүү дээ. Тэгээ өглөө Библи уншсан чинь зочломтгой бай гэсэн нөгөөх нь мань хүнд яг ингээд цогж байгаа юм шиг болсон гинэ. Тэгээд гимшээд за хичнээн надад хэцүү байсан ч гэсэн би чин сэтгэлээсээ манад ирж байгаа хүмүүст зочилж яа гэж шийдвэр гаргасан гэж ингэж ярьж байсан. Тэгээд яг надад тэр юу Библийг үзүүлж ирсэн нэг жижигхэн цэнхэр Америк англи Библи байсан. Тэгээд яг үзүүлж байгаа 2 удаа бичсэн. Зочломтгой бай. Тэгээд бас хүмүүсийг юу гэдэг их зочлох бас амархан биш л те. Гэхдээ бид нар зочломтгой байя. Үгүй ядахта сардаа нэг удаа хүн амтан гэр орондоо урьж аваачаа. Ядахта сайн нэг зарим сайн үр дүн гардаг шүү. Гэр мөрөө цэвэрлдэг байхгүй. Зочин ирэх чинь гээд. Зочин ирэх чинь өөрөхгүй болохоор гэрээч цэвэрлэхгүй. Тэгэл яваад идэв. Тэгээ бас хүн амтан урьж зочлох, дайлах гэдэг чинь бас ашигтай байгаа байхгүй. Бас өөр нэг ашиг байна. Энэ бол мөнхийн ашиг. Эзэн Библи хэлдэг шүү дээ. Есүс ингэж хэлдэг те. Эргээд та нарыг урьж чадахгүй хүмүүсийг гэр орондоо урьж дайл гэж. Тэгээ тэрий чинь эзэн тооцох болно. Тийм учраас ялангуяа энд сууж байгаа өрхийн тэргүүн айлын эзэгтэй нарыг би урамшуулан хэлхийг хүсэж байна. Та нар гэртээ өр, хүн амтай өр. Яг юу гэдгийг рестораны хоол мол хийж чадахгүй ах уу? Би чадахгүй. Гэхдээ бид нар яах вэ? Хүмүүсийг өөрөх хэрэгтэй. Гэр орондоо оруулах хэрэгтэй, хоол унд хийгээд дайлах хэрэгтэй. Байгаал одоо юугаараа баян түүгээрээ дайл гэдэг үстэй тий. Одоо тэгээ бүр энэ цаг үед бол одоо намар ногоо хямдардсан бас гайгүй юу вэ штэ манайхаа. Бивинэ урьж дайлж хооллоо зочломтгой бай. Ер нь бидэрт ингээд ариун сүнс аюул олон зүйлийг сануулдаг байхгүй юу? Та ингээд заримдаа ингээд яаж яхдаггүй нэр юм уу? Тэрнийг нэг тэгчих юмсан, энд нэг ингээд тусчих юмсан. Заримдаа тийм санаа тань төрдөг үү? Энэ танаас биш байхгүй юу?
ариун сүнс гинт тэр хүний тухай танд сануулаад нэг тэр хүнд нэг өгөх тухай, тэр хүнийг хайрлах тухай танд санаа өгдөг байхгүй. Тэгээ бид нар тэрийг хийхгүй болвол бид нар хэн болдог вэ гэхээр бид нар гөлгөр болчихдог байхгүй. Гөлгөр хар болно. Тэгэл хэн нэгэн хүнийг хайрлах тухай, хэн нэгэн хүнийг урамшуулах тухай, хэн нэгэн хүнд туслах тухай танд санаа төрж байгаа бол та түүнийгээ тэмдэглэж аваад түүнийгээ яг тэр 7 хоногт багтааж хий. Ямар нэг арга чарга бодож олоод хий. Энэ бол маш чухал зүйл байна. Энэ бол ариун сүнсний бидэнд сануулж байгаа зүйл байхгүй. Та миний юу хэлснийг сонссноо сая? Юу хийгэнэ үү? Хин нэгэн хүнийг өөрөх эсвэл хин нэгэн хүнд туслах тухай ямар нэгэн зүйлийг хин нэгэн хүнд өгөх тухай эсвэл хин нэгэн хүнийг үгээрээ тэ уцаар яриад ч болтгоо ингээд нэг урамшуулчмаар юм шиг баярлалаа гэдэг хэлчмээр юм шиг санагдах тийм зүйл болвол тэдгээр зүйлээ тэр 7 хоногтой багтаж хий. Тэгэхгүй бол гөлгөр хар болно гэж. Бүх юмсийн төгсгөл ойрхон ирж хэд байна. Хожим харуулсахгүй тулд өнөөдөр үйлстэй байхыг эзэн та бидэнд сануулж байна. Тун удахгүй энэ бүх боломжууд алдагдах болно. Тэгэхэд л би тэгдэг байсан юм а гэж бодох, харуулсах тийм өдрүүд бидэнд ирэх гэж байна. Тэгж хажим нь харуулсаж суух уу? Эсвэл одоо боломжтой байгаа дээрээ та хэн нэгнийг хайрлаж, урамшуулж туслах уу? Зочлох уу? Одоо таны өмнө энэ сонголт ирээд байна гэсэн үг. Амен. 10 дугаар эшлэлдэр хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвууд шиг үйлчил. Ярьдаг нь Бурхны илэрхийлэлээр яриг, үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг гэж хэлсэн байна. Тэгээд бүх зүйлд Иесус Христээр дамжин Бурхан алдаршуулгадах юм аа. Та битүүр хийх ёстой хамгийн гол зүйлээ хийж гинэ үү? Эсвэл хийх ёстой хамгийн гол зүйлээ мэддэг боловч яаралтай зүйлсүүдээ л хийсэргүй нү? Ер нь хүний өмнө байнгын 2 сонголт байдаг гинэ. Хамгийн чухлаа хийх, яаралтайг хийх. Хамгийн чухлаа хийх үү, эсвэл яаралтайг хийх үү? Бид нар яаралтай зүйлсүүдийг дандаа хийдэг гинэ. Хүн ер нь совестоор яаралтай зүйлсүүдийг дандаа хийдэг. Чухал зүйлээ хойш тавиад яаралтай зүйлийг дандаа хийдэг. Харин энэ өглөө эзэн бидэнд сануулan хэлж байгаа зүйл нь та хамгийн чухал зүйлээ хийж гин үү, эсвэл яаралтай зүйлээ хийж гин үү? Үүнийгээ тунгаан бодож үзье гэж. Бид яаралтай зүйлсийг хийх үед юу болдог вэ гэхээр бид нар жоохон буруу замаар будаад хийдэг. Их завгүй байдаг. Стрессддэг. Хийгээлэдэг. Тэгсэн байж үр дүн нь дандаа бага. Яагаад гэвэл яаралтай зүйлийг хийгээд байгаа учраас. Харин чухал зүйлийг хийх үед яадаг вэ гэхээр айдуухан, алгуурхан хийх ёстой зүйлээ л хийж байгаа. Яаралтай зүйл гарч ирсэн ч тэдгэр зүйлсүүдийг хойш тавиад чухал зүйлээ хийж явах үед үр дүн илүү өндөр байдаг. Хэрвээ та хизээ нэгэн цагт би одоо өстой хамаг л байдгаараа л хичээх юм. Тэг яагаад миний амьдрал нэг л болж өгөхгүй байна гэж бодож байгаа бол бодож исэн бол магадгүй та чухал зүйлийг биш та дандаа яаралтай зүйлийг хийж явсан байна гэсэн үг. Тийм учраас бидний амьдрал би одоо ерөөсөө дандаа л завгүй дандаа л юм хийгээл хичээгээд ахтал нэг л болж өгөхгүй байна гэж бодсоор байх болно. Хэрвээ тийм байгаа бол яг үнэндээ та жоохон зогсох хэрэгтэй. Тэгээд юу хамгийн чухал вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тийм хүн байна гэсэн үг. Тэгэхгүй бол та бидний үн цэнтэй сайхан нас амьдрал дуслаа. Бурхан хүн болгонд ямар нэгэн бэлэг авьяасыг өгсөн гэж 10 дугаар эшлэл хэлж байна.
Хүн бүр гэж хэлсэн. Та нарын дундаас зарим ч нь Бурханаас авсан бэлэг авьяасаараа гэж хэлээгүй. Хүн бүр гэж хэлсэн. Энэ сууж байгаа хүн бүрд Бурхан бэлэг авьяасаа өгсөн байна. Худлаа яриа л надад байхгүй гэж бодох юм байгаа юм биш үсттэй. Магадгүй та өөрийнхөө дотор байгаа бэлэг авьяасаа мэдэхгүй байж болох юм. Гэхдээ та өөрийгөө бод. Би юу нь яг өнгөрсөн амьдралаа ингээ эргээ харах юм бол би юу нь ямар хуу төрлийн хүн байна. Тэ? Би юу нь хүмүүст яавал тусалж чадах, хүмүүст Бурханд чуулганд яавал би илүү үр бүтээлтэй, үр ашигтай тэ хэрэгтэй хүн байж чадах болоо гэд чадчихсан бэ. Чадах хүн бэ юу нь гэдгээ та бодож үз. Тэр чинь танд Бурханаас өгсөн бэлэг авьяас байхгүй. Бид нар бэлэг авьяас гэхээр ингээл харь хилээр ярьдаг ч юм уу. Эсвэл өвчтөе хүнийг эдгээдэг ч юм уу. Иш үзүүлдэг ирээдүйд юу болох тухай зөгөндөг ч юм уу. Тийм зүйлтэй хүнийг л бэлэг авьяастай гэж бодоод, тийм юм байхгүй хүнийг зүгээр л энгийн хүн гэж бодоод ах шиг. Үгүй. Заримд нь төвчээртэй сонсох бэлэг авьяас өгсөн байгаа. Тэ? Заримд нь чив чимээгүй сууж суугаад хамгийн чухал зүйлийг эн чинь энэ баггүй юу гэж хэлждэг. Тэ? Илүү дутуу ингээд мянган зүйлийн дундаас хамгийн чухлыг олж харах тэр бэлэг авьяасыг өгсөн байгаа. Заримд нь энэ тэнд байгаа учир нь олдохгүй зүйлсүүдийг хооронд нь холбож учир зүйтэй болгох тэр бэлэг авьяас өгөгдсөн байгаа. Яан зүрийн бэлэг авьяас Бурханаас бидэнд өгсөн. Тийм учраас 10 дугаар эшлэл хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нэгүслийн сайн нэргууд шиг үйлчил гэж хэлсэн байна. Бие биедээ үйлчил. Тэгэхээр бид нар үйлчлэх ёстой хүмүүс юм байна. Түүнээс ш үйлчилгээ авах гэж суудаг хүмүүс байх ёсгүй байна гэсэн үг. Энэ өглөө бид энэ цуглаанд юуны төлөө ирсэн гэлээ? Өгөх гэж ирсэн байх ёстой. Тэгвэл бас бие биендээ үйлчлэх гэж ирэх ёстой юм а гэдгийг хэлж байна гэсэн үг. Хэрвээ та цуглаанд орж ил чи хинтээж уулзахгүй, хинтээж ярихгүй мөрөглөө өргөчгөө би болцсон гэл ингээ гараа явж байгаа бол та нэг зүйл дутуу хийгээд байна. Энд бие биендээ үйлчил гэж хэлж байгаа энэ үгийг та алгасаад байна. Тийм учраас би таныг өнөөдөр энэ танхимаас, энэ цуглаанаас гарч явахаас өмнө хэн нэгэнд үйлчлээсэ гэж хүсэж байна. Яаж гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ та хар боломж байгаа. Та үйлчлээрэй. Тэгээ би зүгээр гадаадын цуглаанууд дээр ингээ очиод харах үед гадаадын цуглаанууд дээр жишээ нь юу харагддаг вэ гэхээр үйлчлэл гэхээр зарим хүмүүс бие биендээ үүд хаалга нээж өгч идэг. Тэгээ бие биенийг эрэхт нь одоо урамшуулж, баяр хөөргөж, юу гэдгийг сайшааж, сайн талыг нь ярьж өнгөрсөн 7 хоногт би таны тухай бодож, таны төлөө залбирсан шүү гэх юм уу. Иймэрхүү зүйлсүүд ярьж явах зүйл байдаг. Зарим тохиолдолд гадаадад би ингээл Солонгост ялангуяа цуглаанд очих үед цуглааны хүмүүс ингээл очиод хоол идэл байж хахад өмнөөс нь төлбөрийн төлчдөг ч юм уу. Тийм үйлчилгээ байдаг бие биендээ зориулж. Бид нар зүгээр бодох юм бол бид бие биендээ үйлчилж болох асар олон арга зам боломжууд байгаа. Бид үйлчлэх хэрэгтэй юм байна. Бурханаас танд өгсөн бэлэг авьяас байгаа юм байна. Тэр бэлэг авьяасаараа та бие биендээ үйлчлэх хэрэгтэй юм байна. 2-7 хоногийн өмнө би нэг эмэгтэйтэй уулзсан байгаа. Тэгсэн тэр эмэгтэй надад юу гэж хэлсэн гэж би Бурханаас авсан нэг бэлэг авьяастай. Оо за гэдгсэн чинь би хүмүүсийг ивэх бэлэг авьяастай. Санхүү мөнгөөр би хүмүүсийг ивэх бэлэг авьяастай. Ямар гоё авьяас вэ? Намайг ивэх юм биш үстэй. Тийм бэлэг авьяастай хүмүүстэй ойр байхыг хүсэж байгаа хүн байна уу? Тийм хүмүүсээр ивэлэхийг хүсэж байгаа хүн байна уу? Амар нэрлэхгүй юм а та. Би л ямар гоё юм. Хизээ намайг ивэх юм гэдгсэн. Тэгсэн юу гэж хэлсэн гэж бодож байна. Эзэн ивэ гэж хэлэх юм бол ивэнэ гэсэн. Ахын дүүс минь ээ. Та бидэнд хүн нэг бүрт Бурханаас өгсөн бэлэг авьяас байгаа. Тэр бэлэг авьяасынхаа дагуу бие биендээ үйлчилье. Энэ бол бидний хийх ёстой чухал зүйлсүүдийн нэг юм аа. Өнөөдөр бид нар нэг зүйлээс болж их бодлоод яваад байна. Юу вэ гэхээр бид нар өгөх биш, авах гэсэн сэтгэлгээгээр яваад байна. Өгөхгүй авах гэсэн сэтгэлгээгээр яваад байна. Яаж олж авах вэ? Яаж илүүг олж авах вэ?
яаж төрүүлж олж авах вэ? Дандаа ийм бодлоор бид нар яваад байгаа учраас бид нар яадаг вэ гэхээр үйлчлэх. Тэгээ бид нар тэр хийх ёстой хамгийн чухал зүйл болох алдаршуулах, өгөх, үйлчлэх гэдэг энэ чухал зүйлээ орхигдуулаад байна. Эзний өнөөдөр бидэнд хэлж байгаа үг нь хийх ёстой чухал зүйлээ хийж байна уу? Таны амьдрал эзний хувьд өрөөгдсөн, үн цэнтэй тийм амьдрал байх болтугай. Та бидний үйлчлэл, та бидний хийж байгаа тэр хийх ёстой чухал зүйлээ бид хийхдээ энэ бүх зүйлийг Бурхны илэрхийлэл, Бурхны хүчээр хийгдэх болтугай гэж би та бүгдийг өрөөж байна. Цөмөр хамтдаа